Миний бие эрдэ дээр үеэс үе дамжин хүндлэгдэн шүтэгдсээр ирсэн худаг уул хайрхнаар овголсон малчин ардын үр удам. Би одоогоос 70 гаруй жилийн өмнө Дорногов аймгийн Хөвсгөл сумын ардын аж ахуйтан эцэг Максарын лувсан даш их гомбын сэрж нарын 5 дахь хүүхэд болж энэ хорвоод мэндэлсэн. Би малчин айлын хүүхэд байсан тул багнаас малын захад эцэг ихэн асрамжинд өсөж торинсэн юм. Их гомбын сэрж бол малчин удмын их ажилсаг, тайван дөлгөн зантай, сэргэлэн цов юм ховор байсан ч биднийг юугаар ч дутаагаагүй өсгөн хүмүүжүүлж хүний зэрэгтэй хүргэсэн ачтаан. Үр хүүхдүүд ач зээ нараа их хайрлаж халамжилж санаа их тавьдаг. Тэднэрийн хүрээлүүлсэн нутаг орондоо 4 үеийн үдсэн цөөхөн настай бурлуудын нэг байсан юм. Эцэг Максарын лувсан даш бага насандаа нийслэл хүрээний лам багшид шав орж ном заалгаж хожим орон нутагтаа ирж ээжтэй минь гэрүүл болж мал аж ахуй эрхлэх болсон юм. Төвд хэлээр бурхны ном уншдаг. Майнын ирэхээр 4 аргын тоог төвөггүй боддог. Шатар, хөзөр, жиргээ зэрэг тоглоомоор сайн тоглодог. 900-соор мэргэлдэг. Нийтж даруй төлөв зантай, сэргэлэн цов ажилч хүн байсан юм. Миний төрсөн ах насаараа төр нийгмийн төлөө ажилласан нэр хүндэтэй зүтгэлтэн. 2 эгч сум орон нутагтаа, нэг эгч Баянгар аймгийн Хүрээ марал суманд нэгдэл нийгмийн мал маллаж байсан малчин хүмүүс. Миний бие бол улсад айрамд 33 жил алба хашсан. Төрсөн нутгаас төрсөн цөөн хурандаа нарын нэг. Одоо миний дээд талын эгч төрсөн нутагтаа инх түнх амьдарч байна. Намайг баг байхад аав ээж ах эгч нар минь туслалцаа дэмжлэг хайр халамж сэтгэл харамгүй өгч өсгөн хүний зэрэгтэй хүргэж хожим тэдний хүүхдүүд намайг төрсөн ах шигийн хүндлэн тусалж дэмждэг байсны дүнд би өдий зэрэгтэй яваа юм. Би тэднийхэн ач тусыг хариулж явна да. Миний суралцсан он жилүүд 1960-аас 1967 онд Дорногов аймгийн Хөвсгөл сумын тундас сургууль. 1967-аас 1979 онд Болгар улсын Софи хотын үндэсний сургуульд суралцсан махны технологич мэргэжлийг эзэмшив. 1973-аас 1977 онд өдөө аж ахуйн дээд сургуульд суралцах хугацаанд Деминерс ширний морфологийн бүтэц товарын зарим үзүүлэлт сэдвээр дипломын ажлыг онцос сайн дүнтэй хамгаалж сургуулиа төгсөж мал аж ахуйн давар судлаач мэргэжлийг эзэмшив. 1984-аас 1985 онд Оросын холбооны улсад иргэний хамгаалтын дээд курст суралцсан иргэний хамгаалтын штабын офицер мэргэжлийг эзэмшив. 2003 онд Арабын бүгд наримдах Египет улсад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр, 2010 онд Тайванд төрийн албаны чиглэлээр, 2006 онд Герман улсад эрт зарлан мэдээлэл хүргэх чиглэлээр тус мэргэжил дээшлүүлсэн. Төрийн албанд ажилласан он жилүүд нь 1977-аас 1979 онд худалдаа бэлтгэлийн яамд мэргэжилт нэр ажиллаж, 1980 онд худалдаа бэлтгэлийн яамны нэрийн өмнөөс Өмнөгов аймгийн Баян далай сумын нэгдэл орчууны хооронд гарсан ноолуурын маргааныг шийдвэрлэсэн. 1978 онд Баянгар аймагт тарганы арьс бэлтгэх яамны улсын төлөөлөгчөөр ажиллаж, төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлсэн юм. Мөн хугацаанд аймаг орон нутгаас үйлдвэрт тушааж буй ноос, арьс ширний чанарын маргааныг шийдвэрлэж ажилласан. Олон улсын байдал хурцдаж, айрам өргөжих шаардлага гарсан 1979 онд би зэргийн албанд татагдан хужир болонд алба хааж байгаад батлан хамгаалах яамны дэрэгдэх офицерийн курс төгссөн. Шинэхэн дэслэгч 1979-аас 1980 онд Зүүн Баянгийн 126 дугаар нэгтгэлийн 204 дугаар ангид хүнс албаны даргаар ажиллаж, эх орноос даалгасан үүргээ нэр төртөөр биелүүлж байсан. 1980-аас 1984 онд улсын иргэний хамгаалтын газарт даргын туслах зургийн офицероор ажиллах үед энэ салбарт ажиллах нь олон энгийн хүмүүстэй ажиллаж, тэдэнд мэдсэн сурснаа зааж сурган сургуульд дадлах хийх нь сонирхолтой байсан тул цаашид тууштай ажиллаж амжилт гаргахаар шийдвэрлэсэн. Дээд байгууллагын шийдвэрээр Охидеврын Орианы цэрэг иргэний хамгаалтын штаб мэргэжилтнээр томилогдсон.
1984-аас 1990 онуудад ажиллахтан дадлага туршлагатай дарга хошууч дорж эдэнгээс их зүйлийг сурч өөрийн зөвхөн байгуулж үр дүнг мэдрэх тусам ажиллах урам зориг нэмэгдсэн. Олон зуун байгууллагуудын удирдлагыг иргэний хамгаалтын хуулиар хүлээсэн үүрэгтэн сургаж тэднэр нэгжид тодорхой ажил зохион байгуулж хийлгэж чадсан нь дүүргэн иргэний хамгаалтын бэлэн байдлыг дээшлэхэд түлхэц болсон юм. Октябрын орны иж бүрэн сургууль дүүргэн эмнэлгийн анхны тусламжийн отрядын тэмцээн зэрэг урд өмнө хийгдэж байгаагүй томоохон ажлыг зохион байгуулсан нь манай ажлын нэр хүндийг олон түмэнд өргөсөн. 1999-2005 онд Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын цэрэг иргэний хамгаалтын штабт мэргэжилтнэр томилогдсон ажиллаад нийслэлийн 9-р дүйцүүлэх албан хаагчдыг нийслэлийн 9 дүүргүүдийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалт явуулах тусгай хөтөлбөрийг боловсруулж батлуулж түүний дагуу сургалт явуулсан. Дүйцүүлэх албан хаагчдын сурсан мэдлэг дадлагыг сайжруулахын анх удаа тэдгэрийн дунд тэмцээн зохион байгуулж явуулж байсан нь удирдлагаас өндөр үнэлгээ авч байсан юм. Анх удаа дүүргэн иргэний хамгаалтын офицеруудын дунд ажил мэргэжлийн аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулж явуулсан нь тэдний ур чадварыг сайжруулсан, нийслэл дүүрэгт томилогдсон 40 гаруй мэргэжилтнийг албан тушаалын үүрэгтээ сурган дадлагжуулсан. Өөрийн олон жилийн судалгаа ажлын туршлагад тулгуурлан 6 төрлийн ном гарын авлага гаргасан нь нийслэл хот төдийгүй аймаг орон нутгийн гамшигаас хамгаалах чиглэлийн мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудаас талархал хүлээсэн төдийгүй одоо ч шинээр ажилд орж буй албан тушаалтнуудын гарын авлага олсоор байна. 2005-аас 2011 онд нийслэлийн онцгой байдлын газарт ахлах мэргэжилтэн намгийн хилцээний дараагаар ажиллах хугацаанд жил тутамд нийслэлийн дүүргүүдийн онцгой байдлын хилцээний ажлыг тусгай батлагдсан удирдамжаар шалган байр эзлүүлж, шагнал урамшууллыг зөв хослуулж, байгууллагын бүтэц орон тоог боловсронгүй болгоход анхаарч, цомхон чадварлаг бүтэцтэй байх талд анхаарсан. Бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг сайжруулах, сахилах хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон талд ажлуудыг үе шататайгаар зохион байгуулж ажиллаж байсны түнд шинээр байгуулагдсан нийслэлийн онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэхэд түлхэц болсон юм. Монгол улсын зэвсэгт хүчин болон улсын иргэний хамгаалтын газар нийслэлийн онцгой байдлын газарт тасралтгүй 33 жил ажиллахдаа засгийн газрын жуух бичиг Улаанбаатар хот Монголын улаан загалмай хорооны хүндэт тэмдэг, зэргийн хүндэт медаль, зэргийн гавьяаны одон, зэргийн гавьяаны улаан түгийн одон болон бусад олон байгууллагын шагналаар шагнагдажээ. Дөрийн албанд алба хаах хугацаанд байлдагчаас хурандаа хүртэлх цолыг нь хүртэж, мэргэжилтнээс тамгын хилцэн дарга хүртэлх албыг хашиж явсан юм. Мөн хугацаанд нийслэл дүүргүүдийн нутаг дэвсгэрт гарсан 8 төрлийн 20 гаруй гамшигт болон аюулт үзэгдлийн голомтонд хүч хэрэгслийг удирдан ажиллаж олон 10 хүний амнаас тухайн үеийн ханшаар 500 шахам төгөргөнд дүүцүүлэгдэх эдэх хөрөнгийг авран хамгаалж байсан гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл дүүрэг тэдгэрийн алба нэгж байгууллагад 80 шахам сургуулийн дадлагыг удирдан явуулсан. Давхарцсан тоогоор 25,000 шахам нэгжийн удирдлага томилгоот хүч хэрэгслийг болзошгүй гамшигын цагийн байдалд ажиллах мэдлэг чадвартай болгосон нь тухайн үед гарч гамшигыг хохирол багтай даван туулахад зохих хувь нэмэр болсон. Гавьяаны амралтанд гарснаас хойш 2011-аас 2012 онд ган ганжир консалтинг компани зөвлөх 2013-аас 2015 онуудад нийслэлийн өргөө амаржих газар тонцгой байдлын зөвлөхөөр 2011 оноос гэр бүлийн хамт For Life компани бизнес зөвлөхөөр ажиллаж байна. Чөлөө цагаа дурсамжийн номон бичиж мод тарьж, үрээч зэнартаа тусалдаа үзүүлж ахмадуудтайгаа уулздаг. Энэх ажлыг хийж зохион байгуулж ажиллахад та бүхний минь бие сэтгэлийн болоод мэргэжлийн дэмжлэг тусалцаа маш их тус нэмэр болсон шүү. Та бүхэндээ баярлаж талархаж явдгаа илэрхийлж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.